Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. За, эрүүл мэндийн яамны дэргэд энгийн мэрэгжлийн ёс зүйн хяналтын хорооноос сурал болгон зохион байгуулж буй энгийн мэрэгжилт үйлчлүүлэгчийн ёс зүйн асуудлыг хүндсэн подкастын маань ээлж дугаар эхлэх бэлэн боллоо. За, өнөөдрийн манай зочноор ангаа ухааны доктор профессор Бурмаа багш маань оролцож байна. Сайн байна уу багшаа? За, сайн байна. Багшаа бид бүхэн энэ подкастыг бэлтгэхийн гол зорилго маань эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд үйлчлүүлэгчийн соён гээгэрхлээс гадна эмчимлэгийн мэрэгжилтний ажил амьдралдаа хэрэгжүүлэх ёстой ёс зүйн хэм хэмжээний талаарх асуудлыг хүндэн ярьдгаар онцлогтой. Өөрөөр хэлбэл төрийн албаагчийн ёс зүйн тухай хууль 2023 онд батлагдсан гарч хэрэгжиж эхэлсэн. Нэг талаас энэ хуулийг сурчлах хэдий ч нөгөө талаас хууль дүрмээс сурчлахаасаа гадна Монгол хүн Монгол улс маань хөгжихэд хүн бүрийн оролцоо тэр дундаа ёс суртахуунтай хүнлэг энэрэнгүй хүнийг хүндэлж чаддаг энэ иргэд төдийгүй эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаан дээр суурилдаг юм а гэдэг энэ зарчмын хүрээнд бид бүхэн энэ ярилцлагыг хийж байгаа. Тэгэхээр багш та эрүүл мэндийн салбарт 37 жил ажилласан манай эрүүл мэндийн салбарын үнэт эрдэнэ маань. Тэгэхээр энэ олон жилийн хугацаанд багш ажиллаж байх явцад иргэд маань юуг анхаарах ёстой гэж та хувьдаа боддог вэ? Ялангуяа сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчлөл тэр дундаа нас гаралт нэмэгдэж байна. Тэгээ энд ингээ харахаар хүн амын маань иргэдийн маань амьдралын хэв маяг ямар байгаа дүр зураг ажиглагддаг л да. Тэгээ энэ амьдралын хэв маяг гэдэг маань бол нэг талаасаа тухайн хүний төлөвшөлтөй салшгүй холбоотой байдаг. Тэгэхээр таны бодлоор багшаа иргэд эрүүл мэндийн тусламжуулалтын ачааллыг бууруулахад ямар үүрэг хариуцлагатай оролцох ёстой гэж та боддог вэ? За тэгэхээр зэрэг ийм сайхан нэвтрүүлэг хийж байгаа танаа хамт олонд талархаж байна. За яагаад тэгэхээр зэрэг хүний эрүүл мэнд гэдэг бол ерөөсөө хувь хүний төлөвшил болон эрүүл амьдралын хэв маягтай салшгүй холбоотой. За тэгэхээр зэрэг сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчлөл болон халдварт тус өвчлөл жил ирэх тусам нэмэгцээр л байгаа. За тэгээд зүрх судасны шалтгаанд нас оролт бол 1 номерт явсаар л байгаа. За тэгэхээр энтэй юу холбоотой вэ гэхээр зэрэг ердөө л нөгөө амьдралын хэв маяг маань холбоотой. Өөрөөр хэлбэл зүрх судасны өвчнөр эв эрүүл сав саруулган өвтчихдөг гэсэн үг. За тэгэхээр зэрэг зүрх судасны өвчнөд хүргэдэг эрсдэл хүчин зүйл буюу амьдралын хэв маягт юу ордог вэ гэхээр зэрэг хамгийн түрүүнд тамхи. За таргалалт, зохисгүй хоодлолт, за илүүдэлжин, за дээрэс нь чихрийн шижин, артерийн даралт ихсэх өвчин. За тэгээд цусндах өг тосны солилцооны алдагдал гэдэг ийм олон хүчин зүйлээс гадна давхар бас сүүлийн үед ихээр яригддаг болсон эрсдэл хүчин зүйл нь нийгмийн шалтгаанд хүчин зүйлс гэж байгаа. За дараагийнх нь өрөвсөлт өвчний хүчин зүйл гэж бий. За энэ нь нийгмийн гэхээр зэрэг мэдээжийн хэрэг нийгэмд тулгамдсан асуудлууд нэлээдгүй байгаа нь ойлгомжтой. Тэгээ хүмүүс ажилдаа явхад л замын төвчрлээс болоод бохиндж энэ утаанаас болоод эрүүл мэндэд нөлөөлж байна, бохиндол үсгэж байна гэдэг. Ингээд нийгмийн хүчин зүйл бол монголчуудын хувьд ялангуяа Улаанбаатарчуудын хувьд бол нэлээд их анхаарал татгууц асуудал болоод олон жил болж байгаа боловч бид нэр шийдэл гаргаж чадахгүй байсаар л. За дараагийн тэр өрөвсөлт гэдэг нь болохоор зэрэг хүмүүсийн амьдралын хэв маяг дээрэс нь дадал төлөвшөлтэй холбоотойгоор за амны хөндийн ариун цэвэр байна. За дээрэс нь шүдний эрүүл мэнд эрүүл ах уй за дээрэс нь манайхан халууцж байгаа хүүтийн юм уудаг за ялангуяа хавар намрын улирал ахаарын эртээс зуур амьсгалтай холбоотойгоор дулаарчлаа гэл ингээл хуцаа нэмэлчдэг тэгэнгүүт өглөө хоройтой хүүтэн байдаг. Энэ үед доороосоо хөлнөөсөө даарад байгаагаа хүүхд залуучууд нь огт мэдэхгүй явж байгаа л тэгэл дандаа хоолой нь өвтчихэдэг хоолой нь идэлхлээр зэрэг өвдсөн тооцдог. За тэгээд зүгээр нэг улаагаад юм уу жоохон шүс залхихлээр тороод байгааг ерөөсөө өвдсөн гэж хүлээж авахгүй ингээд яваад байдаг. Тэгэхээр зэрэг энэ байнга бактери цуснд ороод байна л гэсэн үг. За тэгээ би энийг яагаад онцолж яриад байна гэхлээр зэрэг хүүхд залуучуудын дунд энэ талын хөвчлөл их өндөр байгаад байгаа. За дээрэс нь өвдөд байгаагаа мэдэхгүй явсаар байгаад холбогчид, үений холбогчид, зүрхний холбогчид, зүрхний хавхлага гэмтэд хүрдэг. Тэгэхээр зэрэг хүүхэд наснасаа эхлээл эрүүл мэндийг хамгаалж явах хэрэгтэй гэсэн үг. За тийм учраас энийг хэлээд байгаа. За дараагийн нэг асуудал нь 90-ад оноос ахуулаад ардчлал нийгмийн энэ шилжилттэй холбоотойгоор олон өөрчлөлтүүд бий болсон.
За тэрнийг дагаад нэг талаасаа бидний амьдралын одоо чанар өөрчлөгдсөн, амьдралын хэв маяг өөрчлөгдсөн тий. За тэгээд одоо ингээл харахаар зэрэг ерөөсөө машингүй гэр бүл гэж алга байна тий. Тэгэхээр зэрэг энэ нэг талаараа амьдрал дээшлээд байгаа мэт боловч нөгөө талаараа бас маш олон талын сөрөг нөлөөллүүд гарч ирдэг. За бид нарыг хүүхэд залуу байх үед бол маш их явган явдаг тий. Гүйдэг, харайдаг ийм эс. За тэгтэл одоо энэ нийгмийн амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотой хөдөлгөөний дутагдал бий болсон. Дээрээс нь одоо ойрхон ч байсан, хорч байсан зөвхөн машинаар явдаг ийм одоо хөвшил тогтсон. Энэтэй холбоотой хөдөлгөөний дутагдал болоод хаа зэрэг жингийн илүүдэл болох нэг суурин тавигдсан. За тэгээд тархалт гэдэг маань ерөөсөө халдвар тус өвчнөд дээрээс нь хавдар үүсгэхэд нөлөөлдөг эрсдэл хүчин зүйл. За артерийн даралт ихсэх хүчин бол монголчуудын дунд бол тархалт маш өндөртэй байна. Даралт ихсэх өвчнөөс үүдсэн хүндрэл нь маш өндөр хувьтай байна. За хэдхэн жилийн өмнө гэхэд одоо тархин цус харуултаараа Монгол улс дэлхийд номер 1-т явж байгаа. Тэгэхээр энэ бол хамгийн муу үзүүлэлт дээрээ нэг явж байгаа байхгүй юу? За тэгээд энэ тархин цус харуулсан хүний 2 хүний нэг нь даралт ихсэх хүчний шалтгаантай байдаг. Тэгэхээр зэрэг манайхан яадаг вэхээр зэрэг даралт хаяа ихсэж ил байдгийн тий. Тэгэхээр эм уудгүй гэхээр зэрэг уудгүй штэ. Хаяа ихсгээр нь уучдаг гэж хэлдэг байхгүй. За зарим нь бол бүр одоо ээжийнхээ аавынхаа эмээгийнхээ өвөөгийнхээ эмнээс хаяа ихсгээр нь уучдаг штэ. Гэт ингээд одоо эмнэлэгт хандж байгаа хүмүүс бас зөндөө байдаг. За тэгэхээр зэрэг энэ юу гэхээр зэрэг нөгөө даралтаа хянж чадахгүй, даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэхт хамрагдахгүй тий. За тэгээд эмчийн зөвлөсөн зөвлөгөөг дагахгүй. За өөрөөр хэлбэл зарим нь яадаг вэхээр зэрэг эмч эм бичиж өгсөн юм уугаараа л гэсэн. Тэгээд хаяал ихсгээр нь л уучдээ штэ гэж ийм юм хэлдэг байхгүй. За зарим нь болохоор зэрэг эмчийн одоо нөгөө зөвлөсөн эмийг тий зохих хэмжээгээр нь зохих тунгаар нь уудаггүй. Дураараа өөрчилдөг гэсэн. За тэгээд ийм байдлаас болоод амин чухал эрхтнүүдэд амь насанд аюултай хүндрэлүүд гардаг байхгүй. За тэгэхээр зэрэг одоо монголчууд даралт ихсэх өвчнөөс болоод цус харуулчлаач гэдэг юм уу тий шигдээс болчлооч гэдэг юм уу тийм хүндрэлүүдийг бол уулна их сайн ойлгож мэддэг шүү дээ. Тэгсэн хэрнээ ерөөсөө өөрсдийнхөө амьдралын хэв маягийг ерөөсөө өөрчилдөг байхгүй. Нэгдүгээр Монгол Японы нэмлэг дээр одоо үзүүлсэн өвчтөн байна л да. За тэр яасан гэсэн чинь 10 хэдэн жилийн өмнө зүрхний титэм судсан нарийсаад тэгээд шигдээс болоод одоо алтан гартаа сайхан эмчнэрийн буйнаар амь нас нь аврагдаад тэгээд тэр бөглөрсөн судсанд нь тэлэгч тавиулсан. Ингээд одоо амь насаа авруулсан ийм сайхан хүн явж байгаа байхгүй юу. За тэгтэл харамсалтай нөгөө өөрөөсөө шалтгааллах юм огтоосоо хийгээгүй. Одоо болтол тамхиад татсаар. Тэгээд та тамхинаас болоод ийм одоо нарийсэл үүссэн гэдгийг ойлгож байгаа үстэй гэхээр тийм л дээ. Тэгтээ би тамхиа хийж чадахгүй гэж хэлж байгаа байхгүй. За тэгээд дээрэс нь одоо эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь одоо жингийн илүүдэлтэй. Дээрэс нь бүр таргалалтын 1, 2, 3 дугаар зэрэгтэй явчихдаг. За тэгэл ингээл амьсгаадаад гэдэг ингээд зүрхнээс болж амьсгаадаад гэдэг байхгүй юу. За тэгээд тэрийг бид нар мэдээж хэрэг үзэн тодруулна тий. За тэгэхээр зэрэг зүрхний үйл ажиллагаа зүгээр зүрхний дутагдал байхгүй. За тэгээд та ингээд энэ илүүдэл жингээс болоод ингээд амьсгаадаад байна. Илүүдэл жингээс болоод та хавгнаад байна. Та тийм учраас та амьдралын хэв маягаа өөрчлөх ёстой, жингээ асах ёстой тий. Ингээд идэвхтэй ингээд дасгал хөдөлгөөн хийх ёстой гэдэг ингээд зөвлөд явуулдаг. 3 сарын дараа хэвээрээ, 6 сарын дараа хэвээрээ, жилийн дараа хэвээрээ 3 жилийн дараа 5 жилийн дараа хэвээрээгээр барахгүй бүр жин өшөө удам нэмэгдээд ороод ирдэг байхгүй. Тэгэхээр зэрэг энэ асуудал төр бол би нэлийн одоо бас жаахан эмзэглэж явдаг. Яагаад тэгэхээр зэрэг хүн эрүүл байна гэдэг нь ерөөсөө л хувь хүний төлөвшил эрүүл амьдралын хэв маягтай зайлшгүй холбоотой. За тэгээ мэдээж хэрэг хүн болгон мэдээж тийм байхгүй байгаа нь ойлгомжтой. Тэгээ залуу үе бол бас өөрчлөгдөж байгаа. Дээрээс нь эрүүл мэндийн анхаардаг хүмүүс бас бий болсон тий. Зөв хооллож гээ. Дээрээс нь дасгал хөдөлгөөн хийж гээ. Тэгтээ дийлэнх одоо өвчлөлт өртсөн хүмүүсийн маань дийлэнх нь амьдралын буруу хэв маягтай тэгээд хамгийн гол нь тэрийгэ засаж чадахгүй байгаа байхгүй. Тэнтэй мэдээж хэрэг бид нар зөвлөгөө зөвлөмжүүд өгч л байгаа тий. За тэгтээ одоо хүн ард руу чиглэсэн эрүүл мэндийн боловсрал. За тэгээд тэр эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, дээрээс нь амьдралын хэв маягийг өөрчлөхөд дэм тусламж үзүүлэх те нийгмийн ажилтнуудын дэмжлэг болол бас их хэрэгтэй байгаамаа. Яг тийм багшаа. Үнэхээр одоо эрүүл хүнийг, эрүүл монгол хүнийг те одоо бүр багаас нь төлөвшүүлэх гэвэл эцэг их
бидний оролцоо хамгийн чухал. Тэгэхээр манай эцэг эхчүүд одоо би ингээд харж байна л да. Өмнөх хэрэгтэй фэйсбүүкээр одоо үнэн худал, шинжилгээ ухаанд суурилсан, суйрлаагүй тодорхойгүй тий маш олон мэдээллүүд тавигддаг. Энэнд эцэг эхчүүд маань одоо шүүлтүртэйгээр хандаж аль мэдээлэл нь шинжилгээ ухаанд суурилсан, нотлохоонд үндэслэсэн ийм мэдээлэл алийг нь би тий одоо гэр бүлдээ авч хэрглэж гэр бүлдээ төлөвшүүл үр хүүхдэд төлөвшүүлэх вэ гэдэг тал дээр их онцгой анхаарах хэрэгтэй юм шиг санагдав. Яг нь сүүлийн жилүүдэд харахад харьцангуй бас эцэгчүүд маань хүүхдүүдийнхээ хоол унданд анхаардаг. За нойрны чанарт нь анхаардаг, утасны хэрэглээг багасгах тий эрүүл агаарыг одоо агаарт гарч цагийг өнгөрүүлэх энэ тал руугаа илүү хэлбиж байна. Гисэн хэдий чинь маань бас төдийлөн одоо акцтай бас биш байгаад байна гэж хэлдэг. Ялангуяа ёс зүйн хүрээнд эрүүл эерэг хандлагатай Монгол иргэн хүнийг төлөвшүүлэхэд эцгийн оролцоо одоо ямар байх ёстой гэж та боддог вэ? За би бол эцэг эхийн оролцоо маш өндөр байх ёстой гэж боддог. За тэгээд мэдээж сүүлийн үед эцэг эхчүүд бол хүүхдийн эрүүл мэндтэй боловсролтыг анхаардаг болсон. За тэгээд мэдээж хэрэг эцэг эхчүүд бол бүгдээрээ л хүүхдээ эрүүл байгаасай тий. За боловсрол өндөртэй сайн сайхан амьдарч яваараасаа гэж хүний эцэг их болгон л мэдээж өсөж мөрөөдөх нь бол ойлгомжтой тий. За тэгээд эцэг их бол ерөөсөө л тэр хүүхдийн одоо хүмүүжлийнх нь толино. За зарим эцэг их болохоор зэрэг одоо айгүй их ажил хийгээл мөнгө төгрөг олоод тий. За эдийн засгийн хувьд одоо ингээл ерөөсөө юу гарч дутаахгүй л өсгөж ивэл одоо тэгэл энэ бол одоо би ерөөсөө эцэг эхийн үргийг гүйцэтгчлээ гэж ойлгоод идэх байхгүй. За тэгтэл яг нөгөө талаасаа бол бас энэ бол 100% одоо хангалттай биш юм аа. Өөрөөр хэлбэл хүүхэд зөв хүн болж төлөвшөж энэ хүн амьдралаа зөв авч байгаа. Тий? Зөв авч байгаа. За тэгэхээр зэрэг эрүүл мэнд талаасаа бол ерөөсөө аав ээж буруу холлол тий буруу дэглэмтэй байх юм бол мэдээж хүүхэд тэр л орчин төсөж байгаа юм чинь тийм л болж хувирна. За тэгээ энэний нэг жишээ нь юу вэ гэхээр зэрэг ерөөсөө жингийн илүүдэлтэй хүүхэд залуучууд ороод ирдэг тий ээж нь аав нь тарган тий гэр бүлэрээ яг л тийм л тий тэгэхээр зэрэг тэр гэр бүл тэр чигээрээ буруу холлоод байна тий тэгээ өөрөөр хэлбэл өдөрт авах хэвээр зарцуулах хэвээр калориосоо илүү их хэмжээний одоо калоритой хоол унд хэрэглээд байна л гэсэн. За нэг бол калори найтар хэтрийгүй ч гэсэн тэр хүний задлах хөдөлгөөнд дасгал хөдөлгөөн огт байхгүй гэсэн үг. Тэгэхээр зэрэг ерөөсөө эцэг их бол хүүхдүүдийг эрүүл өсөж торнож бойчход бол хамгийн их нөлөөтэй ийм хүмүүс. За мэдээж хэрэг хүүхдээ эрүүл байх орчныг зөв бүрдүүлэх хэрэгтэй. За зарим эцэг их болохоор зэрэг одоо бүр хитрхи одоо нөгөө сошиал давтаад тийм юм л сайн гэж юм, ийм юм л сайн гэж ингээд одоо ингээл бас хитрхи одоо шинжлэх ухаанч биш мэдээлэл авдаг тохиолдлууд бас зөндөө байдаг. Тэгэхээр зэрэг нэгэнт одоо энэ сошиалор одоо мэдээллийг тараах, тэрнийг хүртээх нь одоо нээлттэй боловч энэ мэдээллүүдээс аль нь зөв бэ те алийг нь авбал болох вэ алийг нь одоо авахгүй байх вэ гэдэг одоо бас жоохон шүнжээ хязгаар шүүлтүртэй байх хэрэгтэй. За энэ эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн нэлээдгүй хувь нь яадаг вэ гэхээр зэрэг эмчийн өгсөн зөвлөгөөг огтосоо дагахгүй мөртлөө тэр сошиалор явж байгаа юмыг л ерөөсөө бүр 100% итгэл үнэмшилтэйгээр одоо дагж мөрддөг тийм байдаг. За тэгээд нэг үгүй хэлэхэд одоо энэ сошиалор одоо судалчилж байгаа тий ийм бүтээгдэхүүн арга гаргачлалууд нь нэг үгүй хэлэхэд дандаа шинжлэх ухааны үндэслэлгүй дандаа одоо тухайн хүмүүс мөнгө олох гэсэн ийм зорилготой байдаг. Хувьхан өөрөө буруу юм авч хэрэглэхгүй буруу юм руу орохгүй байгаа гэвэл одоо тэр тэгэл аяндаа зогсон шүү дээ тий. За дараагийн нэг тэр нэг залуу хүмүүс гинт нас ороод байгаа гэдэг дээр бас нэг 2-3 тодруулах хэлье гэж бодож байна. За сүүлийн үед бол одоо нэг сошиал мэдээлэл их одоо нээлттэй болсонтой холбоотойгоор хаана юу болж байгаа мэдээлэл нь нэлээд дэлгэрэнгүй болсон байхгүй юу. За түүнээс биш одоо нас оролт байсан уу байсан. За ялангуяа өндөр хөгжилтэй улс орнуудад бол ерөөсөө гинтийн нас оролт гэдгийг бүртгэж авчдаг. Тэгээд тэр нь одоо юунаас болсон яасан гэдэг ингээд одоо илүү нарийн одоо судалгаа юм хийгээд явдаг байхгүй. Гинтийн нас оролтод хүрдэг шалтгаануудыг бол бид нэр илрүүлдэг, оншилдог, тий эмчилдэг болцсон. За өөрөөр хэлбэл одоо манай Монголын зүрхний салбар бол одоо олон улсын зүрхний салбараас одоо хоцроод юм уу доголдоод одоо тийм юм бол байхгүй гэсэн үг.
За амь насанд гинтийн нас баралтанд хүргэдэг одоо нэлийн олон шалтгаанууд байдаг. За нэгдүгээрт нь одоо амь насанд аюултай хэм алдагдал гэж байдаг. За тэгээ энэ амь насанд аюултай хэм алдагдлыг бол бид нэр оншилдог болцсон, эмчилдэг болцсон тий. За тэгээд одоо янз төрөл бүрийн одоо эмчилгээний онцлогооны менежментүүд хийгддэг болцсон. За дараагийнх нь одоо гинтийн нас баралтанд хүргэдэг шалтгааны томоохон шалтгаан нь зүрхний шигдэс. Зүрхний цочмог шигдэс. За тэгээ мэдээж хэрэг зүрхний цочмог шигдээсэд эв эрүүл хүн өртөхгүй нь ойлгомжтой. Саяны ярьсан нөгөө амьдралын хэв маяг эрсдэл хүчин зүйл ийм хүмүүс өртдөгөө гэсэн. За дараагийн юм энэ зүрхний шигдээс дээр илүүдэл жингүү мөртлөө тий. За тэгээд зүрх судасны хүчний эрсдэл хүчин зүйлгүй, тамхи татдаггүй, жингийн илүүдэлгүй мөртлөө одоо бас шигдээс төрдөг тохиолдол бас тодорхой хуваарс байна. За энэ нь юу гэхээр зэрэг гинтийн одоо сөрөг стресс төрдөг. Эсвэл одоо гинтийн хүчтэй эерэг стресс төрдөг тий. За тэгэхээр зэрэг стресс болоод гинтхэн хүн цочрохлоор зэрэг нөгөө зүрхний титэм судас агшилт өгдөг. За энэ титэм судас гинт агшилт өгснөөс болоод шигдээс үүсэх тохиолдол бас байдаг юм аа. Тэгэхээр зэрэг хүн ер нь бол одоо сэтгэл зүйн хувьд бол бас их доктортой байх хэрэгтэй гэсэн үг. За дараагийнх нь тэр шигдээс түргдэг бас нэг шалтгаан нь төрөлхийн одоо титэм судасны гаж хөгжил гэж байдаг. За тэгэхээр зэрэг одоо нэгэнт одоо бас гаж хөгжилтэй бол бас шигдээс өртөх эрсдэлтэй гэсэн. За дараагийн нэг юм нь одоо цусны өтгөрл байна. За өөрөөр хэлбэл цусны бүлэгдэлтийн тогтолцооны хямралаас болж. За ялангуяа манай залуучууд бол те шингийн имийг маш бага хэрэгэлдэг те. За тэгээд дээрэс нь одоо хөдөлгөөнгүйгээр олон цагаар компьютер дээр суудаг. За тэгээд дээрэс нь тамхи татдаг бол одоо шигдээс болох магадлал өндөртэй гэсэн те. Энд шигдээс өртөх эрсдэлтэй гэсэн. За дараагийнх нь одоо өрсөлийн шалтгаан гэж түрүүн яриад байсан те. Тэгэхээр зэрэг одоо зүрхний булчингийн өрсөл миокардит. За энэ маань бас гинтийн нас баралтанд хүргэдэг бас юм шалтгаан болж өгдөг юм аа. Тэгэхээр зэрэг одоо бид нар эрүүл амьдралын хэв маягтай байгаад тий зүрх судасны хүчний эрсдэл хүчин зүйлгүй байх юм бол эрүүл амьдралын чанартай урт наслах боломжтой л гэсэн үг. Магадгүй сошиалаар ямар нэгэн бүтээгдэхүүнийг сайн гэж ойлгож байгаа бол тий гэдэг одоо энэ мэдээллийг иргэд авсан бол хаана хин танд бол илүү тохиромжтой гэж боддог байна. За мэдээж хэрэг одоо ямар нэгэн өвчнийг ялааршуулах юм уу тий эсвэл өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор л тэр хүн хэрэглэж байгаа шин тий. Тийм учраас одоо өөрөөр хэлбэл үнэхээр хэрэглэх шаардлага байна уугүй юу гэдгийг одоо эмчтэй хандаж тодорхойлох хэрэгтэй. За одоо маш олон төрлийн витамин тий эрдэс бодис элдв одоо рекламдал байдаг тий. Тэгтэл тухайн хүнд яг үнэхээр дутагдсан байгаа юм уугүй юм уу гэдэг нь чухал байхгүй юу. За хэрвээ ихтчих юм бол тэр чинь бас нэг нөгөө талаас гажуудыг өсөж ирнэ. Тэгэхээр зэрэг хүний бие организм гэдэг чинь өөрөө маш одоо гайхамшигтай байхгүй юу. Тэгэхээр зэрэг бид өөрсдөө хэрэгтэй одоо эрдэс бодистэй бүх юмаа хоол хүнсээр авдаг. Тэгэхээр зэрэг хоол боловсруулах тогтолцоо эрүүл байгаад давхар таны хооллож байгаа тэр хоолны бүтэц тий одоо харьцаа зөв байх юм бол одоо бид нэр эрүүл байна л гэсэн. Тэгэхээр одоо ямар нэгэн биологийн эвтэрт бүтээгдэхүүн ч юм уу тий хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх гэж байгаа тохиолдолд эхлээд шинжилгээ эмчтэйгээ уулзах хэрэгтэй юм байна. Эмчээсээ зөвлөгөө авах нь. Хоёрдугаар нь эмч магадгүй та энийг хэрэглэж байгаа бол юу яараа шинжилгээ өгнө гэд эрс бодисын шинжилгээ өгнө. Тэрэн дээрээ тулгуурлаад энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх үгүй гэдгээ шийднэ. За гэхдээ манай эрүүл мэндийн салбарт баримталдаг гол зарчим маань хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд бол одоо зөвшөөрөл өгдөг. Харин биологийн эвтэрт бүтээгдэхүүнийг шинжилээд энэ нь одоо хүн амын эрүүл мэндэд тустай үгүй гэдгийг одоо магадлалсынхаа үндсэн дээр зөвшөөрлийг олгож импортлдог байгаа. Тэгэхээр иргэд маань одоо юунд илүү анхаарах хэрэгтэй вэ гэхээр түрүүн таны хэлдэгчлэн тухайн бүтээгдэхүүн яг үнэхээр шаардлага хангаж үгүй юу? Зөвшөөрөгдсөн байна уугүй гэдгийг мэрэгжлийн эмчтэр очиод асууж тодруулаад зөвлөгөө аваад хэрвээ хэрэглэх шаардлагатай болвол шинжилгээгээ өгөөд ямар тунгаар хэдийн хугацаанд хэрхэн яаж хэрэглэх вэ гэдэг талаар зөвлөгөө авах юм байна гэж ойлголоо. За зүгээр наад захын жишээ одоо нэг 2 жилийн өмнө 3 жилийн өмнө учиргүй нэг тураадаг кофе гэл те. Ер нь бол тураах бүтээгдэхүүнэдэг маш их одоо рекламддаг. За тэгэнгүүт яг хөө зэрэг мэдээжин хэрэг одоо өсгөөчүүд чинь илүүдэлжиндээ санаа зовж байгаа шүү дээ те. Тэгэл ерөөсөө аюу хурдан хялбар аргаар богинохон хугацаанд
ерөөс ингээл жингээ хасаал тэгэл ингээл сайхан голыг болчихсон гэж хүсдэг байхгүй. Тэгээ тэр энэ хүсэл хэрэгцээн дээр нь тулгуурлаад дандаа одоо ингээ худлаа мэдээлэлээр хангаж жагаад дандаа одоо буруу бүтээгдэхүүнүүдийг борлуулдаг. За тэгээд энэ тураах цайнаас болоод шингэний дутагдалд орсон, хотлогонд орсон гэдэг тийм тохиолдлууд маш их байдаг. За тэгээд ихэнх тураах бүтээгдэхүүний найрлаганд нь бол дандаа шээс хөөх найрлагууд орсон байдаг. Тэгэхээр зэрэг шээс хөөн шингэнийг гадагшлуулна гэдэг маань эсийн доторх эсийн доторх шингэнийг тэр чинь хамаагүй одоо ямар ч хяналтгүйгээр гадагшлуулаад усгүйжүүлж болохгүй байхгүй юу? Тийм. Тэгэхээр зэрэг ийм юмнуудыг л одоо ямар ч хяналтгүйгээр л хэрэглээд л нөгөө хэсгийн зөвлөөд л ингэж байгаа байхгүй. Тэгээд тэр энэ зөвлөж байгаа хүмүүс бол ерөөсөө маш ёс зүйгүй. Өөрөөр хэлбэл тэр хүн эмч хүн биш. Тэр хүн одоо хэрэгжилж байгаа хүний бие организм дотор юу болж ийн вэ? Яаж ийн вэ гэдгийг мэдэхгүй. Зөвхөн бүтээгдэхүүнээ л одоо борлуулж ивэл болоо шүү дээ. Тэгэхээр зэрэг хэрэгжилж авах гэж хэрэглэж байгаа хүмүүс маань ч гэсэн одоо цензуртай бас энийг би хэрэглэн зөв үгүй юу? Ийм бас мэдлэгтэй болгоомжтой байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо манай Монголд орж ирж байгаа тэр импортын бүтээгдэхүүнийг борлуулж байгаа иргэд маань өөрсдөө бизнесийн ёс зүйн хэм хэмжээг бас баримтдаг байх нь зүйтэй л гэсэн санаа. Яг зөв тийм ээ. Тэгэхээр зэрэг бизнесийн ёс зүйч байх хэвээр, дээрэс нь хувь хүний ёс зүйч байх хэвээр. Өөрөөр хэлбэл тэр хүн мэдээж хэрэг үнэхээр сайн нь нотлогдсон юм бол тэрийг одоо шинжилгээ судалгаагийн хийлгээд зохих газраас нь зөвшөөрлийг аваад тэгээ мэдээж хэрэг борлуулж байгаа бол одоо тэднийг буруутгах болохгүй шүү дээ. Тиймгүй юмнууд зөндөө байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тийм юмн дээр одоо хүмүүс маань эрүүл мэндийн дээр хохирохгүй тул бас анхаарал болгоомжтой байгаасай л гэж хүсэж байна. За дараагийн нэг юм нь одоо нэг хэсэг бол одоо шар тосыг одоо маш ихээр рекламдаал тэгэл ерөөсөө өглөө болгон одоо шар тостой кофе уудаг гэдэр ийм хүмүүс бий болсон шүү дээ. За тэгээд ямарваа нэг юм болвол ерөөсөө хэмжээнд тохирох юм бол эм хэрэн хэтрэх юм бол хор. За тэгээд нөгөө тогтмол хэрэглээл их хэмжээгээр хэрэглээл хахаар зэрэг нөгөө цусан дах өөх тусна ихсэл цусан дах холестерины түвшин маш ихээр ихсэл тэгэл тэрнээсээ болоод одоо артерийн судасны хам гэмтэл одоо ингээл бид нар тандсан хүмүүс бол бас зөндөө байдаг. Тэгэхээр зэрэг ямарваа юмыг одоо тохируулж хэрэглэх ёстой. За тэгэхээр багшаа та манай салбарт би одоо яг энэхээ хинтээсэн 37 жил ажилласан одоо амьдралынхаа дийлэнх цаг хугацааг энэ эрүүл мэндийн салбартаа зориулсан манай үнэт одоо 91 гэж би хэлсэн. Тэр энэ олон жилийн хугацаанд ажиллаж байх үед манай иргэд буюу манай эрүүл мэндийн салбараар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч маань ёс зүйн хүрээнд юуг илүү анхаарасай гэсэн бодол танд төрж ирсэн бэ? За тэгэхээр зэргийн ёс зүй бол одоо маш ихээр өөрчлөгдөж байгаа. За тэгээд энд нөлөөлж байгаа хүчин зүйлсүүд бас их олон л байдаг байх л та. За зүгээр намайг одоо дөнгөж одоо сургууль төгсөөд залуухан эмч болоод Дундгой аймгийн Хулц суманд би хинч гэдэг ингээд томилогдоод очиж байгаа үед хүмүүс эмч нар багш нарыг одоо маш их хүндэлдэг байсан. Тэгэл нэг дөнгөж нэг 20 хэдхэн настай залуухан охин ингээл 70 80 хөгшин хүмүүс ингээл эмчээ таа гэл ингээхэр зэрэг би ичдэг яана энэ хөгшин настай хүн бүр ингээд бүр эмчээ таа гэдэг ингээд бүр ингээд ичиж зовдөг бүр тийм байсан. Тэгэхээр тэгж их эмч багш нарыг хүндэлдэг байсан гэсэн. Тэр хэрээрээ эмч нарынхаа үгэнд маш сайн ордог. Өөрөөр хэлбэл за давгай та тамхиа болохгүй нэ. Тамхиа хаяа. Гэхдээ эмчийнхээ үгэнд ороод 20 жил, 30 жил, 40 жил, 50 жил тамхи татсан хүн тамхинасаа гарч ирсэн. Гардаг байсан. Тийм байхгүй. За одоо яаж юм гэхээр зэрэг ерөөсөө за та чингээ асахгүй болохгүй. За та тамхиа хайнаа гэл ингээл за одоо өөх тосныхоо хэрэглээг багасгахгүй болохгүй нэ гэхэлэр зэрэг зарим нэг нь бол бүр би идчихэж байгаа л үгүй шүү дээ. За тэгэхээр залуу эмч нэг ялангуяа чи миний одоо идэж уухыг заадаг юм бэ? Тэр гэж хүртэл ингээд ханддаг ийм хүмүүс хүртэл байдаг болсон байна. Тэгээд энэнд бас жоохон эмзэглэдэг. За мэдээж хэрэг одоо залуу ч гэсэн тэр эмч хүн сурдаг юмаа сураад мэдлэг чадвараа эзэмшээд тэгээд ингээд одоо хүн эмчлэх эрхээ аваад ингээд ажил хийгээ сууж байгаа юм баггүй юу? Тэгэхээр зэрэг тэр хүнийг ажиллаа хийгээ сууж байгаа мэрэгжилтэн гэдэг утгаар нь ёс зүйтэй харьцах хэрэгтэй. Хүндлэх хэрэгтэй. Тэгээд тэр эмч үйлчлүүлэгчийн төлөө зөвлөгөө өгч шүү дээ. Түүнээс хувь хүнийхээ зүгээс одоо тэр хүн
тарган байна уу, туранхай байна уу, тамхи татж ийн үгүй юу те. Хүнийхээ зүгээс бол хамаагүй. Тэгэхдээ тэр хүнд өвчлөл үүсэхэд нь, хүндрэгт нь нөлөөлөд байгаа учраас тэрийг болиулах гад эмч зөвлөж байна гэдгийг өөрийнхөө төлөө хэлээд байна шүү дээ. Тийм учраас энийг одоо маш зөв хүлээж авах хэрэгтэй. За дараагийн юм нь одоо ингээд та ингээд энэ эрсдэл хүчин зүйлээс болоод те та тарганаасаа болоод ингээд амьсгаадаад байна, хавгнаад байна гэхээр зэрэг хүн хүлээж авах хүсдэггүй. Өөрөөр хэлбэл миний зүрх хүчтэй учраас л би тэгээд байна. Одоо би зүрх муутай учраас би тархлаад байна гэж хүлээж авч ханддаг хүмүүс их байдаг. Тэгэхээр зэрэг эднэрийг одоо бас хандлага өөрчлөөсэй тий. За тэгээд эмч мэрэгчлэтнүүдэд бас хүндэлдэг байгаасай. Тэднийхээ үгийг авдаг байгаасай. Тий зөвлөгөөг дагдаг байгаасай гэж л хүсэж байна да. За баярлалаа агшаа. Тэгэхээр өнөөдрийн бид хоёрын одоо энэхүү ярилцлагыг дүгнж үзэхэд иргэд маань эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ соёлтой, хүндэтгэлтэй байх хэрэгтэй юм байна. Нэг талаас. Нөгөө талаас эрүүл амьдралын одоо хэв маягийг өөртөө төлөвшүүлэх, төдийгөө гэр бүлдээ төлөвшүүлэх, эрүүл аж төрөх ёсонг хэвшүүлэх нь таны эрүүл мэндэд хамгийн тустай юм аа. Хүн эрүүл байх нь одоо өөрөөс нь хамаарна. Өөрөөр хэлбэл ёс зүйн хүрээнд баримталтай зарчмуудын нэг нь хариуцлага байдаг. Хариуцлага гэдэг маань өөрөө тий одоо хэрхэн яаж одоо амьдралын хэв маягийг төлөвшүүлнэ, төдий чинээ та эрүүл байх боломжтой. Энэ бол хариуцлага юм аа. Халдварт бус өвчин нөлөөлдөг эрсдэл хүчин зүйл болох арх, тамхи, стресс, за зохисгүй хооллолт, дасгал хөдөлгөөн зэрэг энэ агтарч эрсдэл хүчин зүйлсээс сэргийлдэг. За хоёрдугаар эрсдэл хүчин зүйл болох чихрийн шижин болон артерийн даралтыг ихсэх энэ одоо эмгэгүүдээс сэргийлж эрүүл амьдралын хэм маягийг төлөвшүүлэх нь таны одоо амьдралын чанарт чухал нөлөөлнө. Энэ бол ёс зүйн хүрээнд таны хүлээх ёстой үүрэг хариуцлагын чухал одоо зарчмуудын нэг юм аа гэдгийг иргэд маань ойлгосоо гэж хүсэж байна. За эмчийн заавар зөвлөгөөг чанд сахин биелүүлнэ гэдэг бол энэ хувь хүний мөн хариуцлагатай холбоотой. Эмч эмнэлгийн мэрэгжилтэн таны төлөө гэж тэг чин сэтгэлээсээ үзүүлж байгаа энэ тусламж үйлчилгээний нэг хэлбэр болох зөвлөгөөг та амьдралдаа чанд биелүүлж одоо хэвшүүлж чадах юм бол таны амьдралын чанар дээшлэх боломжтой юм байна гэдгийг бид бүхэн одоо энэхүү ярилцлагынхаа одоо эцэст нь дүгнжүүлэхийг хүсэж байна. Ингээд бид бүгдийн урилгыг хүлээж авч ярилцлагад маань орсон багштай чин сэтгэлийн талархлыг илэрхийлье. Таньда эрүүлийн аз жаргал урт удаан наслахыг хүсье. Баярлалаа. Баярлалаа. За бүгдээрэнд нь эрүүл энхийг хүсье.